Hi guys, хар самруудаа тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та нартай бараг л төгс хэрэг болж өнгөрөх шахсан нэг сонирхолтой хэргийн талаар ярьж өгнө. Энэ хэрэг бол анх харахад бүх зүйл ойлгомжтой юм шиг санагдсан. Цагдаа нар бол хэргийг ердөө 48 цагийн дотор хаацсан. Олон нийт бол болсон явдалд эргэлзээгүй хохирогчийн гэр бүл хүртэл үннийг олдсон гэж бодож байсан. Гэхдээ хэдэн жилийн дараа нэг хүн гарч ирснээр бүх зүйл өөрчлөгддөг. Тэр мөчөөс эхлэн мөрдөгчд хэргийг дахин сөхөж үзэхэд анхны түүх бүхэлдээ сүрдэг. Хамгийн аимшигтай нь хэрвээ ганцхан хүн энэ үннийг хэлээгүй байсан бол энэ хэрэг хизээч илэрхгүй өнгөрөх магадлалтай байсан. Та нартай шүүлтээ өөрсдөө хийх боломжийг үлдээ. Хэрвээ та нар бэлэн бол өнөөдрийнхөө шүүлтийг эхлэе. За өнөөдөр та нартай би Марк Вингер болон түүний эхнэр Дона Вингер нарын түүхийн талаар ярьж өгнө. Дона төрөхдөө Дона Эллен Браун нэртэй байсан бөгөөд 63 оны 11 сарын 10-нд Сара Джейн болон Роберт Браун нарын гэр бүл төрдөг. За эдний гэр бүл бол еврей уламжлалтай хоорондоо маш дотн харилцаатай гэр бүл. Дона бол багасаа л өөрийн гэсэн гэр бүлтэй болж үр хүүхэдтэй болно гэж мөрөөддөг байсан. Хэдийгээр хүүхэд байх үед нь эцэгийнх нь салсан ч гэсэн гэр бүлийнх нь бол холбоо харилцаагаа хадгалж үлдсэн. Тэр ээж болон эгч нартайгаа маш ойр дотн харилцаатай. Насанд хүрэхэд хүмүүс түүнийг үнэхээр сайхан сэтгэлтэй эмэгтэй гэж ярьдаг. Тэр хүн бүртээ найрсаг харцдаг, хүмүүстэй амархан дотносдог, хэнийг ч ялгалгүй ярилцаж чаддаг нэгэн байсан. Хин нэг нь муухай хандсан тухай бараг хизээч сонсогдож байгаагүй. За товчхондоо бол Дона бол хүмүүсийн хажууд байх дуртай, хүмүүс ч өөрийнх нь дэргэд байх дуртай тийм л хүн. За энэ үед бол амьдрал нь маш сайхан байсан. Гэр бүлийнхэн сайн найзуудтай ирээдүйн өөдрөг харагдчихсан. Гэхдээ түүнд бол нэг том мөрөөдөл байсан нь бол гэр бүл зохиож хүүхдүүдтэй болох явдал. 80-аад оны үед Донаг Марк Вингер гэх залуутай сохор болцоонд явуулдаг. За Маркийн бүтэн нэр нь Марк Аллен Вингер бөгөөд энэ болцоог Маркийн ах нь зохион байгуулсан. Анхны уулзалтаас л Дона бол Маркт татагдаг. Марк ухаалаг, царайлаг, ажил мэргэжлийн хувьд амжилттай нэгэн. За дээрээс нь хошин мэдрэмжтэй. Хамгийн чухал нь бол бас ирээдүйд гэр бүлтэй болж хүүхдүүдтэй болохыг хүсдэг яг Дона шиг. За мөн Марк бол еврей уламжлалтай сайн гэр бүлээс гаралтай байсан. Гэр бүлийн үн цэнийг эрхмэлдэг нь бол Донод хамгийн их таалагддаг. Удалгүй тэдний харилцаа маш хурдан гүнзгийж эхэлдэг. Тиймээс тэд ч гэсэн Маркт дуртай болдог. Яагаад тэгэхээр тэр Доног үнэхээр аз жаргалтай болгож исэн. Тэр Доног үргэлж нэгдүгээр тавьдаг, түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг юм шиг харагддаг. Эцэст нь тэд 88 оны 3 сарын 4-нд Флорида мужийн Холливуд хотод гэрэлдэг. Гэрсний дараа тэдний хамгийн том зорилго бол хүүхэдтэй болох. Тэр үед Марк цөмийн инженерээр ажилладаг байсан бөгөөд удалгүй Иллиной мужийн Спрингфилд хотод ажиллах саналыг авдаг. Ингээд хосууд шинэ амьдралаа эхлүүлэхээр Спрингфилд хот руу нүүсэн. Хот нь жижигхэн, тайван уур амьсгалтай, хүмүүс нь найрсаг. За олон хүн бол Спрингфилдыг гэр бүл амьдрахад үнэхээр таатай газар гэж магтдаг байж. За Дона бол ингээд Спрингфилдийн нэгэн эмнэлэгт мис заслын өрөөний техникчээр ажилд ордог. Шинэ хот, шинэ ажил, шинэ амьдрал бүх зүйл хүснээр нь өрнөж байгаа юм шиг санагддаг байсан. Тэд Westview Drive байрлах дундаас дээш орлоготой айлууд амьдардаг. Аюулгүй гэдгээрээ алдартай, хөршүүд нь хоорондоо сайн харилцаатай хороололд нүүж очдог. Дона бол энэ газрыг ирээдүйн хүүхдүүдэд өсгөхөд төгс орчин гэж боддог. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам нэг асуудал гарч ирдэг. Тэд хүүхдтэй болох гэж олон удаа оролцсон ч Дона жирэмсэн болж чадахгүй байсан. За энэ нь бол хоёуланд нь маш хүндээр тусдаг. Тэд том гэр бүлтэй болохыг мөрөөддөг байсан. Аль болох хурдан хүүхдүүдтэй болж амьдралаа эхлүүлэхийг хүсэж байсан. Тэр тусмаа өөрсдийн төрсөн хүүхдтэй болох хүсэл нь бол маш хүчтэй байсан. Гэхдээ олон оролдлогын дараа Дона бодлоо өөрчилж эхэлдэг. Тэрээр үрчлэлт гэсэн яг адилхан аз жаргал авчирч чадна гэж ойлгож
Ихэлдэг явандаа бүр хүүхэд үрчилж авах нь өөрийнх нь хийх ёстой зүйл юм шиг санагддаг. Анхандаа тэд бол энэ талаар зүгээр л ярилцдаг байсан. За гэхдээ удалгүй бүх зүйл маш хурдан өрнөж эхэлдэг. Нэг өдөр Дона эмчдэрээ үзүүлж байх үед эмчин түүнд нэгэн залуу жирэмсэн эмэгтэй талаар ярьдаг. Тэр эмэгтэй хүүхдээ төрүүлж өсгөх боломжгүй болсон. Хүүхдээ хайрлаж өсгөх, сайн гэр бүл хайж байгаа гэдэг мэдээг Донад дуулгадаг. Дона бол энэ мэдээг сонссон даруйдаа зөвшөөрөөд энэ хүүхдийн ээж болох нь өөрийнх нь хувь тавилан гэж мэдэрдэг. За ингээд тэдний хүүхэд 95 оны 5 сарын 27-нд төрдөг. За энэ үед бол Дона болон Марк хоёр гэрлээд 6 жил болсон байсан. Олон жилийн турш хүүхдээ болохыг мөрөөдсөн тэд эцэст нь эцэг их болж бяцхан охиноо үлгийдэн авдаг. Охиныг гэртээ авчирсан өдрийн бичлэг өнөөдөр ч гэсэн байдаг. За тэр бичлэг дээр бол Донаг харахад үнэхээр аз жаргалтай, бүр баярлсандаа уйлж байгаа нь хүртэл харагддаг. Тэр ээжийн дүрдээ маш хурдан дасаж энэ үүргийг насан туршдаа хүлээж байсан хүн шиг л байсан гэдэг. Бэйлийг гэртээ авчирсан өдөр нь за хүүхдийнх нь нэр нь шүү. Дона болон Марк хоёрын сүү тавьсан өдрийн ойтой давхцдаг. Мэдээж гэр бүлийнх нь найзууд нь бол тэдний өмнөөс маш их баярлж исэн. Удалгүй тэд еврей уламжлалын дагуу хүүхдэд нэр өгөх ёслол хийж охиноо Бэйли Элизабет Вингер гэж нэрлэсэн. Тэр үе бол Донагийн амьдралын хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байсан гарцаагүй. Яагаад тэгэхээр тэр эцэс нь ээж болсон. Хүүхдээ гэртээ авчирснаас хойш эхний хэдэн 7 хоног бол тэдний хувьд маш сайхан өнгөрдөг. Гэхдээ удалгүй Дона ажилдаа эргэн орох хэрэгтэй болдог. За мэдээж энэ нь шинэ ээжийн хувьд бол амаргүй зүйл, аз болоход түүнд туслах ойр дотны гэр бүлийн найз нөхдөд байсан. Гэр бүлийнх нь үргэлж дэрэгдэн туслахад бэлэн. За дээрэс нь түүний маш дотны найз нь Диан Шелс гэдэг эмэгтэй байсан. За Диан болон Дона хоёр бол анх хамт ажилладаг байсан. Тэр эмнэлэг дээрээ танилцдаг. Тэдний нөхөрлөл маш хурдан дотноос ч удалгүй хамгийн сайн найзууд болдог. Диан бүр Бэйлийг өөрийн зээ охин гэж үздэг байсан бөгөөд өөрийгөө бол Бэйлигийн наг зэгч гэж хүртэл дууддаг байсан. За түүний нөхрийг Джон гэдэг. Джон Диан болон Марк Дона дөрөв за байн хамт цагийг өнгөрөөдөг ойр дотн найзууд болсон. За амьдрал нь бол яг тэр үед хүсснээрээ өрнөж байгаа юм шиг харагддаг байсан. Марк болон Дона хоёр бол хоёулаа өөрсдийн гэсэн сайн ажил карьертай, аз жаргалтай гэр бүлтэй, дээрээс нь дүнгиж өрчилж авсан хайртай охинтой, дотны найзуудтай ингээл яг л бүх зүйл ингээ болох ёстой жамаараа болж байгаа юм шиг амьдрал нь аз жаргалтай байсан. Хамгийн гол нь Дона бол олон жилийн турш мөрөөдөж явсан тэр гэр бүлээ бүтээгээд эхэлсэн байсан. Харамсалтай нь тэр аз жаргал удаан үргэлжлэхгүй Бэйлийг өрчилж авснаас ердөө 3 сарын дараа аимшигт хэрэг гардаг. 1995 оны 8 сарын 29-ний мегмар гаригийн үдээс хойш Дона өөрийн гэртээ зодуулж амь насаа алдсан. 95 оны 8 сарын 29-ний өдөр 911-д айд сандарлаар дүүрэн нэгэн дуудлага ирдэг. За утасны цаана бол Марк Вингер байсан. Түүний хоолойн чичирч өвгөн тасалдаж байсан болохоор диспетчер хүртэл яг юу болсныг нь эхэндээ ойлгож чадаагүй. Марк амьсгаадан байж нэг эрэхтэй гэрт нь орж ирээд эхнэр Дона руу дайрсан гэж тайлбарладаг. Тиймээс өөрийгөө болон эхнэрээ хамгаалахын тулд тэр хүнийг буудцаа одоо толгойдоо сумтай газар хөвтөж байгаа гэж хэлдэг. Тэр үед Дона ч гэсэн буудуулсан эрэхтэй ч гэсэн хоёулаа амьд байсан. Гэхдээ хоёулаа амьд тэмцэн хөвтөж байсан ярианы дундуур Марк гинэт уцаа тасалждаг. Удалгүй диспетчерүүд өөрсдөө буцаагаад Марк руу залгадаг. Тэд түргэн тусламж болон цагдаа замдаа явж байгааг хэлээд энэ удаа шугамаа битгий таслаарэ гэж Маркаас хүсдэг. Марк зөвшөөрсөн ч гэсэн дуудлагын туршид нэг л өгүүлбэрийг дахин хэлсээр байсан. Би их нэртэй тусламаар байна. Намайг их нэрт минь туслуулаач дээ гэж хэлжсэн. Тэр үед түүний бүх анхаарал Дона дээр төвлөрсөн юм шиг сонсогддог. За удалгүй цагдаа нар хэргийн газарт ирдэг. Тэднийг хаалгаар орж ирэхэд харагдсан дүр зураг бол ихний харцаар тун ойлгомжтой юм шиг санагдаг. Шалан дээр хоёр хүн, нэг нь толгойдоо буудуулсан шархтай үл таних залуу, нөгөө нь нүрээрээ доош харж унсан, цуснд будагдсан Дона. Түүний толгой болон биеийн хэсгүүд хүнд гимтсэн, алхаар хэрцгийгээр зодуулсан нь шууд харагддаг. Газар дээр буу байсан нь эрэхтэй буудуулсан шархыг тайлбарлаж, харин цусаар будагдсан алхан ч гэсэн хажууд нь хөвтөж байсан. Эхний байдлаар харахад бол яг Маркийн ярьсан дүүх бүрэн үнэмшилтэй юм шиг цагдаа нарт санагдаг.
үл таних этгээд гэрт нь нэвтэрсэн. Дона руу дайрсан. Тэгээд Марк эхнэрээ хамгаалахын тулд буудсан. Хэргийн газар бол яг л ийм дүр зураг цагтаа нарт харагддаг. Газар дээр хэвтэж байсан эрэгтэй толгойдоо 2 удаа буудуулсан. За амьд үлдэх магадлал бараг л байхгүй юм шиг цагтаа нарт харагдсан байгаа. Хэргийн газарт ажилласан нэг цагтаа хожим тэр мөчийг дурсахдаа Дона болон буудуулсан эрэгтэй дэргэд очиж богинохон залбирал уншсан гэж ярьдаг. Яагаад тэгэхээр тэр хоёр хүн хуйлаа өөхөх гэж байгаа юм шиг санагдсан гэж хэлдэг. Энэ хэрэгт хамгийн чухал хүмүүсийн нэг нь бол мөрдөгч Чарли Кокс. Тэр хамгийн түрүүнд хэргийн газарт ирсэн цагдаа нарын нэг орчин тойрон эмх замраагүй цусаар дүүрэн Марк маш их цочирдсан байдалтай байсан ч Чарли Кокс болсон явдлын талаар толгойдоо тодорхой зураглалыг үүсгэж эхэлдэг. Тэр эхлээд буудуулсан эрэгтэй төрөвчийг шалгаж хэн болохыг тогтоохыг оролддог. Удалгүй түүний нэр Рожер Ли Харрингтон болох нь тогтоогддог. Рожер бол ердөө 27 настай залуу байсан. За энээс бол хэрэг жоохон сонирхолтой болж эхэлдэг. Яагаад тэгэхээр энэ мөрдөгч Чарли Кокс бол Рожерыг таньдаг байсан. Чарли Кокс бол зүгээр нэг мөрдөгч байгаагүй. За тэр ажлынхаа хажуугаар чиргүүлэн байшингуудын паркийг эзэмшдэг байсан. За харин энэ алуурчин Рожер бол тэр паркийн түрээслэгчдийн нэг байсан болохоор Чарли түүнтэй өмнө нь олон удаа таарч байсан. За Рожерийн талаар бол баггүй зүйлийг мэддэг байсан юм байна. Рожер бол өмнө нь гэр бүлийн маргаан хүчирхийллийн шинжтэй асуудлуудад холбогдож байсан түүхтэй, түргэн уртай, заримдаа түрэмгий, зарим үед зан чанар нь маш тогтворгүй хүн. Чарлигийн бодлоор бол Рожер ийм хүчирхийлэл үйлдэх чадвартай хүн байсан байж магадгүй. Гэхдээ ийм аимшигтай хэрэг үйлдэнэ гэж тэр хизээж төсөөлж байгаагүй. Яагаад гэхээр хэргийн газар бол үнэхээр харгас байсан. Хаасаагүй цус Дона бол бүр маш аимшигтайгаар зодуулсан. Цусдаа алах шалан дээр нь хөвтөж байсан. Гэхдээ мөрдөн шалгалтын эхний мөчүүдэд нэг сонирхолтой зүйл илэрдэг. Донаг цохиж алсан алах бол Рожерих байгаагүй. Тэр бол Маркийн өөрийнх нь алах байсан. Удалгүй цагдаа нар Маркийг өөр өрөөнд оруулаад ярилцаж эхэлсэн. Тэр бол тухайн үедээ цочрлоосоо гарч чадаагүй маш их сандарсан хിവэрэ гисэн ч болсон явдлыг тайлбарлаж эхэлсэн. Түүний хэлснээр бол тэр үед гэрийнхээ доод давхурт гүйлтийн зам дээр дасгал хийж байсан. Гэтэл дээрээс маш чанга дуу гараад Марк шууд дээшээ гүйсэн. Шатаар гарч явахдаа нэг унтлагын өрөөний хаалгаар өнгөрөхэд Бейли орон дээр ганцаараа хөвтөж байсан. За яг тэр мөчтөл ямар нэг зүйл буруу болсныг ойлгосон гэж цагдаа нарт хэлдэг. Яагаад тэгэхээр Дона бол хизээч өөрийн хүүхдээ орон дээр ганцаараа ингэ үлдээдэггүй байсан гэж хэлдэг. Ингээд тэрд коридороор гүйж хоолны өрөө рүү ордог. Тэнд Дона алхаар зодуулж байсан гэж Марк мэдүүлдэг. Түүний хэлснээр халдагч эргэж хараад Марктай харц тулгардаг. Тэгээд дараагийн мөчөд Дона руу эргэж хараад алхаараа зодцоор л байсан гэж хэлдэг. Тэр үед Марк бууга гаргаж ирээд толгоор нь буудсан. Эхний сум халдагчийг арагшаа нь унгаацсан. Гэсэн ч Марк бол үүгээр зогсоогүй. Тэр эрэгтэй рүү ойртож очиод дахин нэг удаа урдаас нь буудсан гэж мэдүүлсэн. Мөрдөгчд хэргийн газрыг шалгахдаа хоолны ширээн дээр байсан хит хитэн эд зүйлсийг анзаардаг. Тэнд 45 калибрийн автомат гар буу, мөн нэг хайрцагт тамхи, шар өнгийн аяллаа аяг байсан. Эдгээр зүйлс мөрдөгчдийн анхаарлыг татдаг. Яагаад тэгэхээр хүн айлын гэрт халдах гэж очихдоо тамхи болон аяллаа аяг авч ирдэг нь нилээд хачирхалтай санагддаг. Удалгүй эдгээр зүйлс Марк болон Донагийн гэр бүлийнх нь зүйл биш болох нь тогтоогддог. Харин цусаар будагдсан алх бол Маркийн өмч байсан. Алхны талаар Марк тайлбарлахдаа хэд хоногийн өмнө гэртээ малгай үлгдэг тавиур тогтоох ажил хийхээр төлөвлөж байсан. За тэгээ Дона сануулгын тулд алхаа гаргаж тавиад мартцсан гэж тайлбарладаг. За өөрөөр хэлбэл аллагын зэвсэг болсон алх нь санамсаргүй байдлаар тэр газарт байсан гэсэн үг. Үүнтэй зэрэгцэн мөрдөгчд Рожерийн машиныг шалгаж эхэлсэн бөгөөд машин нь гэрийн гадаа замын нөгөө тал зогсож байсан төдийгүй дотроос нь жижигхэн тэмдэглэл олдог. Тэр цаасан дээр Марк Вингер гэсэн нэр гэрийн хаяг болон 4 цаг 30 минут гэсэн цаг бичигдсэн байсан. Тухайн үед Марк шокнд орсон хിവэрэ унтлагын өрөөнд орон дээр сууж тайвшрахыг хичээж байсан. Мөрдөгч Чарли Кокс түүнээс чи энэ хүнийг таньдаг байсан уу гэж асуудаг. Хариуд нь Маркт түүний нэр Рожер мөн үү гэж шууд асуусан байгаа. Мөрдөгчд тийм гэж хэлэхэд Маркийн царай хувраад бурхан минь эн чин бүтэн 7 хоног биднийг зовоож байгаа хүн штэ гэж хэлэхэд Рожертэй холбоотой болсон бүх явдлыг
ярьж эхэлдэг. Алга болохоос 7 хоногийн өмнө Дона Бейлигээ дагуулад Флорида мужийн Холливуд хотод байдаг ээж хойд аав дээрээ очсон. За аялал сайхан өнгөрсөн ч ганцаараа нялх хүүхдээ явахын түүнд баггүй дарамт болсон болохоор буцах үед ээж нь нисэх буудлаас гэр хүртэл хүргэж өгөх үйлчилгээ захиалсан. За тэд бол BART Transportation нэртэй компанийн үйлчилгээг ашиглаад жолоочор нь Roger Lee Harrington гэдэг хүн таардаг. Нисэх буудлаас гэр хүртэл 2 цаг орчим явах ёстой байсан ч за энэ нь бол Донагийн хувьд бол жинхэнэ хар дарсан зүуд болж хувирсан. Яа тэгэхээр Рожер эхнээсээ л түүнд эвгүй мэдрэмж төрүүлээд маш хурдтай жолоодож байнга огцом эргэж хүчтэй тоормслон давхиж исэн болохоор нялх хүүхдэд тэрсэн Дона бүх замын туршил осолд орчихвээ гэж айж явсан. За гэхдээ Рожерийн яриа нь бол жолоодлогоос ч илүү аимшигтай. Тэр өөрийн толгойд дуу хоолой сонсдог бүр Дом гэдэг нэртэй сүнс өөртөө нь ярьдаг гэж хэлээд уг сүнс нь хүмүүсийг алах, машин дэлбэлэх зэрэг аимшигтай зүйл хийхийг байнга шаарддаг гэж Донод ярьж исэн. За удалгүй тэр өөрийн оролцдог байсан гэх янз бүрийн сексийн үдшилгүүдийн талаар ярьж эхэлсэн төдийгүй Доног хүртэл хамт ирэхийг урьдаг. 2 цагийн турш ийм яриа сонссон Дона бол үнэхээр айж сандарсан. Гэртээ эсэм минь хүрэх болоодаа гэж хүртэл бодож байсан. Эцэст нь гэртээ ирмэгцээ тэр шууд эгч Мишель рүүгээ уцтаж Рожер араас нь дагаад ирэх үе эсвэл гэрийнх нь хаяыг мэдж байгаа болохоор санаа зовж гинэ гэж хүртэл хэлдэг. Мишель харин дүүгээ тайвшруулахыг оролдоо зүгээрээ чи зүгээр л хачин жолоочтой таарсан юм биш үү? Одоо гэртээ ирсэн юм чи аюулгүй байхаа гэж хэлдэг. Гэхдээ Дона энэ явдлыг Маркт мөн яриад Марк бол энэ яриаг сонсонгуудаа маш их уурлаж бухимддаг. Эхнэр болон Нера охин нь ийм нөхцөл байдалд орсонд уурлаад Марк болсон бүхнийг бичиж үлдээх хэрэгтэй гэж үзээд Донад Рожер яг юу ярьсан, яаж жолоо барьсан, юу болсон бүхнийг нэг бүрчлэн тэмдэглэж авна гэж хэлдэг. Тэр үед бол энэ нь зүгээр л нэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ мэт санагдсан ч удалгүй нөхцөл байдал бол улам түгшүүртэй болж эхэлдэг. Хэд хоногийн дараагаас тэдний гэрлүү танихгүй хүнээс байнга дуудлага ирэх болсон. За нөгөө хүн бол өөрийгөө хэн болохыг хэлдэггүй мөртлөө зөвхөн Донаг асуудаг байсан. Марк болон Дона хоёрын хувьд бол энэ хүн Рожер мөн гэдэгт эргэлзэх зүйл бол юу ч байгаагүй. Тэд Рожер одоо Донаг мөрдөж эхэлсэн гэж бодож эхэлдэг. Хоёулаа үнэхээр айсан болохоор BART Transportation компанитай холбоо бариад болсон бүхнийг тайлбарлаад за энэ компани бол асуудлыг маш ноцтойгоор хүлээн авч Рожерийг жолоочийн ажлаас нь шууд түтгэлзүүлсэн. Мөрдөгч Чарли Кокс энэ бүхнийг сонсоод за хэрэг бараг шийдэгдсэн юм шиг санагдсан гэж тухайн үедээ бодсноо хэлдэг. Түүний нүдээр бол Рожер Донод ямар нэгэн байдлаар хит татагдсан эсвэл за бүр донтсон ч байж магадгүй. Тэр эхлээд Доног айлгаж дараа нь уцаар дарамталж эцэст нь гэрт нь очиж халтсан мэт харагдаж байсан бөгөөд ажлаасаа төдөлзүүлсэнд нь ууралсан байх боломж ч гэсэн хувилбар болж гарч ирдэг. Бүх зүйл логиктой мэт санагдаж байсан төдийгүй Рожерийн машин дотроос гэрийн хаягтай тэмдэглэл хүртэл олдсон. Мөрдөгчд цааш шалгахдаа хүрэгчээр наасан бичгийг олсон. За тэгээд тэр бичгийг Дона өөрөө бичсэн байсан. Тэнд Рожертай хамт явсан аяллахаа талаар дэлгэрэнгүй тэмдэглэж түүний хэлсэн үгс, жолоодсон байдал болон өөрт нь төрсэн айдсын талаар бүгдийг бичсэн. За тэгээ мэдээ цагдаа нарын хувьд бол энэ бүхэн нь Маркийн ярьсан түүхийг бүрэн баталж байгаа юм шиг харагддаг. Тэр үед Рожер болон Дона хоёр хуйлаа амьсгалтай хിവэрэ байсан ч амьд үлдэх найдвар нь бол бага. Тэднийг яаралтай эмнэлэг рүү авч явсан бөгөөд Рожер эмнэлэгт хүрэх замдаа нас бардаг. Харин Донаг эмчнэр бараг 1 цагийн турш аврах гэж оролцсон ч амжилт олоогүй болохоор эцэст нь түүнийг нас барсныг зарладаг. Тэр ердөө 31 настай байсан хэдхэн сарын өмнө анхны хүүхдээ үлгийдэн авсан ээж байсан. Энэ мэдээ гэр бүлийнхэнд нь бол аянга мэт буусан бөгөөд тэд Доног хэн нэгэн алахыг хүснэ гэж хизээж төсөөлж байгаагүй. Хамгийн аимшигтай нь Дона хэрхэн нас барсан тухай мэдээлэл байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр түүний толгоон ар хэсэгт алхаар дор хаяж 6 удаа цохилсон. Гэхдээ мөрдөн шалгалтын эхний үр дүн бол маш тодорхой мэт харагддаг. Рожерийн өмнөх хүчирхийллийн түүх байсан, Донотой болсон аимшигтай уулзалт, дарамтлсан гих утаснууд, машин дотроос нь гэрийн хаяг олдсон, хүрэгчин дээр Доногийн өөрийн гараар бичсэн тэмдэглэл байсан. За дээрээс нь Маркийн өгсөн мэдүүлэгч гэсэн бүх зүйлтэй таарч байсан. Ингээд мөрдөгчд Марк эхнэрээ хамгаалах гэж оролцсон бөгөөд өөрийгөө хамгаалах нөхцөлд Рожерийг бууцаан гэж дүгнэлт гаргадаг.
Зарим хүний хувьд бол тэр бүр баатар юм шиг харагддаг. Дээрэс нь энэ хэрэг бол ердөө 48 хүрэхгүй цагийн дотор хаагдсан. Прокурорын мэдээлэлд бол Mr. Winger өөрийгөө хамгаалах нөхцөлд Roger Harrington-ыг буудаж алсан. Тиймээс ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж дурддаг. Мөн цаашдаж гэсэн түүнд ямар нэгэн ял төлөвлөхгүй гэж мэдэгддэг. Мэдээж энэ шийдвэр бол Донаг алдсан хүмүүсийн уу гашууг багасгаагүй. Хамгийн хүнд байдалд орсон хүн нь Марк байсан. Тэр нэг өдөрт эхнэрээ алдаж хүн буудах хэрэгтэй болсон төдийгүй хитгэн сартай хүүхдээ ганцаараа үсгэх үүрэгтэй үлддэг. Марк өөрийн rabbi буюу номлогчийг гэртээ дуудан ирүүлж уу гашууга даван туулахад тусламж хүсдэг. Харин Донагийн гэр бүлийнхэн бол боломж гармагц Спрингфилд руу нисэж ирдэг. Тэд еврей уламжлалын дагуу хамтдаа гашуутгаар ирсэн бөгөөд еврей шашинд бол нас барсны дараах эхний орой гэр бүлийнхэн цугларч залбирал үйлддэг ийм уламжлалтай байд юм байна. Марк бол тэр үед болсон бүх зүйлд одоо хүртэл итгэж чадахгүй байна гэж ярьсан байдаг. Алга болсон тэр өдрийн өглөө тэр эхнэр болон Бейлигээ ажил дээрээ аваачиж хамт ажиллахстай танилцуулсан. Бүр охиноороо бахархаж аз жаргалаар гэртэж байсан гэж найзууд нь дурсдаг. Харин хэдхэн цагийн дараа тэр өөрийн гэрийн шалан дээр цуснд будагдсан эхнэрээ олж түүнээс гадна амьдралдаа анх удаа хүн бууцсан нь энэ байсан. Ийм их цочрол уу гашууг нэг дор туулсан хүнийг хараад Дона болон Маркийн гэр бүл ч гэсэн түүнийг маш их өрөвдөж байсан. Тэдний бодлоор Марк одоо Бейлиг үсгэхэд маш их тусламж хэрэгтэй гэж бодож байсан байгаа. Ялангуяа эхнэрээ алдсны дараах эхний хэдэн сарууд бол хамгийн хэцүү байх нь тодорхой байсан. За ингээд хоёр талын гэр бүлийнхэн бол Маркет аль болох их туслахыг хичээж эхэлдэг. Тэд ээлж дараалан Спрингфилд руу нисэж ирж Бейлиг харж өгч, хоол хийж, гэр орных нь ажилтан тусалж хамгийн гол нь ганцаардаж чаналж байгаа Маркийн хажууд байхыг хичээдэг болсон. Мэдээж хэрэг ийм аимшигтай зүйл туулсны дараа Марк бол маш их сэтгэл санаагаар унсан харагддаг. Гэр бүлийнхэн нь бол түүнийг өмнөхөөс хавгүй дуугүй болж мөн архийг ууж ихэснийг нь ч гэсэн анзаарсан. Зарим хүмүүс хэлснээр бол Марк бүр өмнөх шигээ байха болсон юм шиг санагддаг. Ямар нэгэн байдлаар өөрчлөгдсөн харагддаг. Заримдаа бүр яг л танихгүй хүн шиг санагдах үеч байсан гэж ярьдаг байгаа. Хамгийн хачиргалтай нь бол тэр бааранд очиж арх удаг болсон. Өмнө нь бол Марк бол тийм хүн байгаагүй. Гэхдээ ойр дотны хүмүүс нь бол үүнийг шүүмжлээгүй. Эхнэрээ алдсан хэдхэн сартай хүүхэдтэй ганцаараа үлдсэн хүнийг яаж буруутгах юм бэ гэж боддог байсан байгаа. Тиймээс түүний зан авирыг ихэнх хүмүүс ойлгож зүгээр л уу гашууга даван туулах гэж оролдож байна л гэж үздэг. Гэхдээ Донагийн гэр бүлийнхэн нэг зүйлийг анзаараад баг зэрэг эвүүцэж эхэлдэг. Марк энэ хугацаанд маш хүчирхийлэлтэй кинонууд үзэх дуртай болсон. Тэдний хувьд бол энэ ойлгомжгүй санагддаг. Ялангуяа нэг орой тэр Pulp Fiction гэдэг киног үзсэн зарим хүнийг бүр гайхшруулдаг. Яагаад тэгэхээр уг кинонд бол буудалцаан, цус, хүчирхийллийн хэсгүүд маш их гардаг. Тиймээс дөнгөж сая эхнэрээ аллахын аимшигтай хэрэгт алдсан хүн ийм төрлийн кино үзхийг хүснэ гэдэг нь бол тэдэнд хачиргалтай санагдсан. Гэхдээ тэд бол энэ талаар дүгнэлт хийхийг хүсээгүй. Мэдээж хүн бүр уу гашууга өөрөөр даван туулдаг. Тиймээс тэд хачиргалтай санагдаж байсан ч гэсэн одоо түүнийг шүүх биш дэмжих хэрэгтэй л гэж хувьдаа бодсон байгаа. Донагийн ээж Сара ч гэсэн мөн адил Маркийн талд байсан. Нэг өдөр эхнэрээ алдчихад нялх хүүхдээ ганцаараа үлдэн гэдэг ямар аимшигтай болохыг тэр төсөөлөхийг ч хүсдэггүй. Түүнээс гадна Сара бол нэг чухал зүйлийг ойлгодог байсан. Хэрвээ тэр Бейлигийн амьдралд үргэлж байя гэж хүсвэл Маркта сайн харилцаатай байх үлдэх хэрэгтэй гэж бодсон байгаа. Ингээд цаг хугацаа өнгөрч Дона алгацснаас 4 сарын дараа буюу 95 оны 12 дугаар сард Сара Марктай нэгэн яриаг өрнүүлдэг. Тэр Маркт гэр бүлийнхэн нь үргэлж ирж тусалж чадахгүй гэдгийг тайлбарладаг. Тэд байнга онгоцоор ирж очих боломжгүй байсан бөгөөд Бейлиг ганцаараа өсгөх нь Маркт хитрхи хүнддэх байх гэж санаа зовж байгаа тухай хэлдэг. Тиймээс байнгын туслах ажилуулах талаар бодох хэрэгтэй гэж зөвлөсөн. За Марк ч гэсэн үүнтэй санал нийлдэг. Удалгүй тэр гэртээ хамт амьдрах асрагчийг ажилд авдаг. За тэр бүсгүй нэрийг бол Ребека гэдэг. Ребека бол залуухан, үзэсгэлэнтэй төдөөгүй хүүхдүүдтэй маш сайн харьцдаг нэгэн. Сара ч гэсэн Ребекад дуртай болсон. Тэр хэсэг хугацаанд Спрингфилдэд үлдэж Ребекад Бейлигийн өдөр тутмын арчилгаа болон хэрэгтэй бүх зүйлсийг нь зааж өгдөг. Хамт байхад нь бол Ребека маш сайхан сэтгэлтэй, халамжтай
бүсгүй мэт санагдсан гэж Сара хожим ярьдаг. Тэр Бэйлийг сайн асарч чадна гэдэгт нь бол ямар ч эргэлзээ байгаагүй. За энэ үед бол бүх зүйл сайхан харагдчихсан. Сара Бэйли найдвартай гарт орсон гэж бодсон Марк ч гэсэн Ребекад бүрэн итгэжсэн. Тиймээс Сара бол гэртээ буцаж болох юм байна гэж үзээд гэрлүүгөө явдаг. Хэрэг хаагдсан, аллах үйлцэн гэж үздсэн хүн нас барсан, Бэйлийг хайрлах хүн байсан. За ингээд амьдрал бол баг багаар хэвийн байдалтай орж эхэлж байгаа юм шиг санагдаг. Гэхдээ энэ тайван байдал дахиад нэг их удаан үргэлжлээгүй. Хэдхэн сарын дараа Сарад Маркаас дуудлага ирдэг. Тэр маш том мэдээ дуулах гэж байсан. Бэйли удахгүй дүүтэй болох гэж байгаа гэж. Яагаад тэгэхээр Ребека буюу тэдний гэрийн асрагч нь жирэмсэн болцсон. Доног нас барснаас хойш ердөө хэдхэн сарын дараа Марк болон Ребека хоёр романтик харилцаанд орсон төдийгүй удахгүй хүүхэдтэй болох гэж байсан нь энэ. Тэдний харилцаа маш хурдан өрнөдөг. Бэйлийг унтуулсны дараа хамтдаа сууж ярилцаж, заримдаа архиуж, амьдралынхаа талаар ярилцдаг байсан байгаа. Тэр яриануудын үеэр тэд улам дотносон. Маркийн хэлснээр Ребека яг л Доногийн илгээсэн хүн шиг санагддаг байсан. Мэдээж энэ мэдээг сонсоод Доногийн гэр бүлийнхэн цочирдож хүлээж авдаг. Тэд Маркийг аз жаргалтай байгаасаа гэж хүсэж байсан. Мөн Ребекад үнэхээр дуртай байсан. Гэхдээ бүх хүн энэ харилцааг бол нэг их сайшаагаагүй. Ялангуяа нэг хүн Ребекаг бол огтхонч таашаадаггүй байсан. Тэр хүн бол Диан Шелс байсан. Хэрвээ санаж байгаа бол Диан нь бол Доногийн эмнэлэг дээрээс танилцсан хамгийн дотны найз бөгөөд өөрийгөө бол Бэйлигийн нагц игч гэж хүртэл дууддаг байсан тэр эмэгтэй. Диан бол анханасаа Ребекад сэжигтэй ханддаг байсан. Түүний бодлоор Ребека хитрхи хурдан энэ гэр бүлийн амьдралд орж ирсэн юм шиг санагддаг. Ребека ч гэсэн энэ хандлагыг мэдэрдэг байсан. Диан бол Бэйдитэй ойрхон хിവэрэ үлдэхийг маш их хүсдэг байсан. Харин Ребекагийн хувьд энэ нь бол заримдаа хитрхи их юм шиг санагддаг байсан байгаа. Тэр бүр Диан өөрөө Бэйлигийн ээж болохыг хүсэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан гэж хэлсэн. Удалгүй Ребека бүр нэг өөр зүйлийг мэдэрч эхэлсэн. Түүний бодлоор Диан Ребекад атаархдаг байсан. Энэ бүх зэрэгцэж байх зур бол Марк санхүүгийн нөхөн төлбөрүүдэд авч эхэлсэн. Тэр гэмт хэргийн нөхөн төлбөр олгох хөтөлбөрөөр хамгийн дээд хэмжээ болох $25,000 нөхөн төлбөрийг авдаг. Мөн Доногийн амь насны даатгалаас $150,000 хүлээж авсан. Үүгээр ч зогсохгүй нөгөө Рожерийн ажилтдаг байсан Bart Transportation компаниг шүүхэд өгсөн. Түүний үзэж байгаагаар Рожер шиг тогтворгүй хүнийг ажилд авах ёсгүй байсан бөгөөд энэ компанийн хариуцлагагүй байдлаас болоод түүний гэр бүл аюулт өртсөн гэж үзэж хариуцлага нэхийг хүссэн байна. Гэхдээ олон нийтийн хувьд бол мэдээж Марк бол хохирогч хിവэрэл байсан. Тэд түүнийг эхнэрээ алдсан охиноо ганцаараа өсгөж байгаа өрөвдөлтэй аав гэж харж исэн бөгөөд Спрингфилд хотынхан түүнийг үргэлжлүүлэн дэмжсээр л байсан. За энэ хооронд Марк ч гэсэн ажлынхаа газар томоохон албан тушаалт дэвшдэг. Энэ дэвшил бол үнэхээр түүний хөдөлмөр ур чадвараас болсон уу? Эсвэл зүгээр л хүмүүс түүнийг өрөвцөндөө ийм боломж өгсөн үү гэдэг бол тодорхойгүй. Гэхдээ тухайн үед бол эргэн тойрных нь бол түүнийг өрөвдөж байсан нь үнэн. Доногийн алгаас 5 сарын дараа Марк мөрдөгч Чарли Кокс руу залгаад хэргийн газраас хураагдсан бууга буцааж авахыг хүсдэг. За энэ хүсэлт бол энэ мөрдөгч Чарлид бол анханасаа сонирхолтой санагддаг. Ийм аимшигтай явдал туулсан хүн. Тэр тусмаа алгаас хойшоо ердөө 5 сарын дараа бууга буцааж авах талаар ингэж санаа тавина гэдэг нь бол нэг л эвгүй санагддаг. За гэсэн ч тэр бол Маркт за станцтаар хүрээд ирээ ярилцъя тэгээд бууг чинь өгье гэж хэлдэг. За Марк цагдаагийн газар ирэхэд ярианы явцад нэг зүйл тодорхой болдог. Тэр зөвхөн бууга авах гэж ирээгүй. Марк мөрдөн шалгалт үнэхээр дууссан эсхийг мэдхийг хүсэж байсан. Түүнийг өөрийг нь шалгаж байгаа эсэх, хэрэг дээр ямар нэгэн шинэ хөдөлгөөн байгаа эсэх, мөрдөгчд цаашид ямар нэг зүйл судалж байгаа эсхийг мэдэх гэж оролдож байгаа юм шиг энэ мөрдөгчдөд санагдсан байгаа юм. Чарли Коксын хувьд бол хэрэг хаагдсан байсан болохоор Марк зүгээр л энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж бодсон. Гэхдээ Марк дахин ирж хэрэг яаж явж байгаа талаар асуух тусам энэ Чарли Кокс мөрдөгчийн сэжиг бол улам нэмэгдэж эхэлдэг. Тэр цагдаагийн газраас гарсныхаа дараа бол дотроо энэ ямар нэг зүйл буруу л байна да гэж бодсон байгаа юм. Гэхдээ тэр үед бол Маркт хэрэг хаагдсан, бүх зүйл шийдэгдсэн, сул үлдсэн ямар нэгэн зүйл байхгүй гэж хэлсэн.
За энэ үеэр бол Марк болон Ребека бол улмал дотносч исэн. Тэдний хүүхэд удахгүй төрөх гэж байсан бөгөөд Бейлитэй хамт өөрсдийгөө жижигхэн гэр бүл мэдрэх болсон. Гэхдээ Марк Ребека хоёрын харилцаанд эвгүй хандсан хүн зөвхөн Донагийн найз Тиан байгаагүй. Ребекагийн ах ч гэсэн энэ харилцаанд нь айгүй дургүй байсан байгаа. Түүний хэлснээр Марктай анх ярилцахад маш хачин мэдрэмж төрсөн гэж хэлдэг. Марк Дона хэрхэн нас барсан талаар тэр өдөр юу болсон тухай бүх нарийн ширийн зүйлийг түүнд маш тайвнаар ямар ч сэтгэл хөдлөлгүй ярьсан гэдэг. Энэ Ребекагийн ахт бол маш хачиргалтай санагддаг. Яагаад тэгэхээр Марк эхнэрийнхээ үхлийн тухай ярьж байгаа хүн шиг биш, харин өөрийнхөө буу ашигласан тухай, муу залууг хэрхэн буудсан тухай, өөрөө хэрхэн баатар болсон тухайгаа ярихад илүү төвлөрч байгаа юм шиг сонсогддог. Түүний ярьж байгаа байдал бол нэг тийм киноны хэсэг тайлбарлаж байгаа юм шиг санагдсан байгаа. За удалгүй Марк болохоор хоёлаа хүүхэдтэй болох гэж байгаа юм чи гэрлэх ёстой гэж Ребекаг гэрлэхийг шахаж эхэлдэг. За гэхдээ Ребека бол эхэндээ эргэлзэжсэн. Яагаад тэгэхээр Ребека бол Христийн шашинтай, шашиндаа үнэн ч итгэлтэй эмэгтэй байсан. Ерөөсөө өөрийн шашнаасаа татгалзаж еврей шашинд орохыг хүсээгүй. Харин Марк бол Ребекаг ятгахын тулд түүнтэй хамт бүр сүмд хүртэл явж эхлээд хэсэг хугацааны дараа еврей шашнаасаа татгалзаж Христийн шашинд ороход бэлэн гэж хэлдэг. Ингэснээрээ тэд хүүхдээ Христийн шашнаар өсгөж чадна гэж тайлбардаг. Ребека бол үүнийг Маркийн зүгээс гаргаж байгаа том амлалт гэж хүлээж авдаг. Гэхдээ тэр бол бүрэн итгэлтэй болоогүй. Яагаад тэгэхээр Дона нас бараад тийм ч удаагүй байсан. Нас бараад удаагүй багт нь жирэмсэн болчоод гэрлэхгүй, итгэхгүй байна гэдэг бол шал утгагүй зүйл. Марк харин түүнд Донатай маш сайн гэр бүлтэй байсан учраас дахин гэрлэх хүсэл төрсөн гэж тайлбарладаг. Мөн Дона өөрөө ч гэсэн түүнийг аз жаргалтай байгаасаа гэж хүсэх байсан. Ребека яг л сахиусан тэнгэр шиг өөрлөө нь илгээгдсэн хүн гэж түүнд байн хэлдэг байсан. Ингээд эцэст нь Ребека зөвшөөрдөг. Ингээд Донаг алдснаас 14 сарын дараа Марк болон Ребека хоёр Хавагийн Мау арал руу явж нууцаар гэрэлцдэг. Тэд 96-ны 10 дугаар сард хувийн ёслоор хурмаа хийсэн. За тэгээд мэдээж гэр бүлийнхнийхээ хиндэн ч хилээгүй. Дараа сард нь тэд гэр бүлийн үдшилэг зохион байгуулж бусад хүмүүстэй хамт тэмдэглэсэн ч за бүх зүйл бол гаднаасаа баяр ёслол мэт харагдаж байсан ч дотроо нэг л буруу санагдаж байсан гэж хүмүүс ярьдаг. Донагийн гэр бүлийнх нь бол Ребекад үнэхээр дуртай байсан. Тэд Ребекаг Бейли сайн, Марктаж гэсэн сайн ханддаг гэж бодож байсан ч гэсэн Донаг нас барснаас хойш ийм богино хугацаанд Ребека энэ гэр бүлд орж ирсэн нь тэдэнд маш эвгүй санагдсан хэвээрэл байсан. Мөн Марк эхнэрээ ийм хурдан өнгөрсөнд үлдээж шинэ амьдрал эхлүүлж чадсанд нь тэд дотроо гайхаж байсан. Тэр жилийн 12 дугаар сард Марк өөр нэг том шийдвэрийг гаргадаг. Тэр Донатай хамт амьдарч байсан байшингаа зарахыг хүсдэг. Марк болон Ребека хоёр шинэ газарт шинэ эхлэл хийхийг хүсдэг. Ингээд тэд хөдөө талд байрлах 4.4 акр газрын том фармын байшин худалдаж аваад тэд байшингаа засварлаж өөрсдийн мөрөөдлийнхөө гэр бүл болгодог. За энэ газар нь бол үнэхээр үзэсгэлэнтэй байсан. Арын хэсэгт нь хүүхдүүд тоглож болох эрдэнэ шишийн талбай мөн жижиг цөөрөмтэй байсан. За тэнд нь Марк загас хүртэл тижээдэг байж. Гаднаас нь харахад бол тэд үнэхээр мөрөөдлийн амьдралаар амьдарч байгаа юм шиг харагддаг. Цаг хугацаа өнгөрөхөд Марк, Ребека хоёрын гэр бүл улам өргөжж том болдог. Тэд Ана, Маги, Бен нэртэй 3 хүүхэдтэй. Бейли болон бусад хүүхдүүдээ тэд тэр мөрөөдлийн байшиндаа өсгдөг. Ребека бол гэрлэлтэндээ маш аз жаргалтай байсан. Маркийг аавын хувьд сайн хүн гэж бодож, Марк ч гэсэн санхүүгийн хувьд гэр бүлээ хангалттай хангаж чаддаг байсан болохоор Ребека гэртээ үлдэж хүүхдүүдэд өсгөх боломжтой байсан. Гэхдээ гэр бүл нь томорч он жилүүд өнгөрөх тусам Марк бол Донагийн гэр бүлийнхнээс баг багаар холдож эхэлсэн. Эцэст нь Донагийн гэр бүлийнх нь маш хүнд шийдвэрийг гаргаж Марк болон түүний шинэ гэр бүлээс зайгаа барахаар шийддэг. Тэдний нүдээр бол Марк Донатай гэрэлсэн хүн байхаа болж шал өөр хүн болсон гэдгийг мэдэрч эхэлсэн. Тэд Марктай байнга маргалдах болсон бөгөөд энэ нь Бейлид тус болохоосоо илүү хор болж байна гэж энэ шийдвэрийг гаргасан юм байна. За гэхдээ тэд бол бүр мөсөн алга болоогүй. Донагийн гэр бүлийнхэн бол Бейлид төрсөн өдрийн мэндчилгээ, биелэг, жижиг зүйлсийг тогтмол илгээдэг хэвээрээ. Гэхдээ Бейли өсөж том болох тусам тэдэнтэй жинхэнэ дотн танилцаж чадалгүй том болсон. За ингээд олон жилийг
өнгөрөөдөг. Донагийн хэрэг мэдээж албан ёсоор хаагдсан хിവэрээ Марк шинэ эхнэртэй 4 хүүхэдтэй мөрөөдлийн байшиндаа амьдарч өөрийнхөө мөрөөдлийн ажлыг хийж байсан. Гаднаас нь харахад бол мэдээж амьдрал маш сайхан харагдчихсан. Гэхдээ энэ бүх хугацаанд мөрдөгч Чарли Коксийн тэр дотор байсан нэг эвгүй мэдрэмж бол огт арилаагүй. Маркийн талаар ямар нэг зүйл буруу байна гэсэн бодол түүнийг олон жилийн турш зовоосоор л байсан. Хэрэгт холбогдсон хит хитэн зүйл бол түүнд нэг л таарч өгөхгүй байсан байгаа юм. Яг юу гэдгийг нь бол эхэндээ тодорхой хэлж чадахгүй байсан ч нөгөө тэр дотор нь байсан мэдрэмж бол арилахгүй байгаад л байсан. Дона алагдсан өдөр хэргийн газарт байсан өөр нэг цагдаа Дог Уильямс гэдэг хүн байсан. Тэр ч гэсэн мөн эхнээсээ Маркийн ярьсан түүхэнд бүрэн итгээгүй. Мөрдөгчдийн толгооноос гардаггүй нэг зүйл бол Марк дээр ямар ч тийм цусны уулмөр юу ч байгаагүй. Хэргийн газарт цус, тархины эд эсвэл хаа сайгүй тархсан байсан мөртлөө Марк дээр ямар ч цус наалдаагүй байсан нь ойлгомжгүй санагддаг. Тийм хэмжээний эмх замбраагүй ойрын зайнаас буудалт болсон газарт Маркт огт цус хүрээгүй байх магадлал нь маш бага байсан. Мөн Марк Рожерыг нүүрэн талаас нь буутсан гэж мэдүүлсэн ч задлангийн мэдээлэлээр эхний сум Рожерийн толгоон ар хэсэгт туссан. Энэ нь бол түүхийг улам эргэлзээтэй болгодог. За харин эсвэргээрээ хүн амны алуурчин болоод дууссан Рожерийн гэр бүлийнхэн ч гэсэн эхнээсээ түүнийг буруугүй гэдэгт итгэж байсан. Тэд бол Рожерыг хизээч ийм алга үйлдэх хүн гэж бодоагүй. Гэр бүлийнхнийх нь хэлснээр Рожер хүчирхийлэгч хүн байгаагүй. Хэвлэл мэдээлэл түүний дүр төрхийг хит дэврэж галзуу аюултай хүн шиг бодгож харагдуулсан гэж үзэж исэн. Гэхдээ Рожерийн гэр бүл бол юу ч хийж чадахгүй байсан. Хэрэг бол аль хэдийнэ хаагдсан. Олон нийтч цагдаач Рожерыг Донаг хүнээсэн хүн гэдэгт итгэж байсан. Гаднаас нь харахад бол бүх зүйл яг л тийм юм шиг харагдажсэн. Рожерийн гэр бүлийнх нь бол түүнийг хангалттай шудраг мөрдөн шалгалтыг авч чадаагүй гэж үздэг. Тэр энэ бүхний дунд өөрөө ч гэсэн хохирогч байж магадгүй. Гэтэл 98 оны 10 дугаар сард бүх зүйл өөрчлөгдөх эхлэл тавигддаг. Тэр өдөр Марк биеийн өвдөөд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт очдог. За Ребека ч гэсэн түүнтэй хамт явдаг. Тэд эмнэлгийн хүлээлгийн өрөөнд нөгөө Донагийн хамгийн сайн найз Диантай таардаг. Диан тэдэн рүү ширүүн харж тэдний хооронд ямар нэгэн маргаан эвгүй харилцан яриа болсон. Тэр үед Марк Диан хэлэхдээ энэ бол би чамтай ярьж байгаа хамгийн сүүлийн удаа шүү гэж хэлээд өнгөрцөн байна. Гэхдээ энэ нь бол сүүлийн удаа байгаагүй. Дараа жил нь 99 оны 2 дугаар сард Диан цагдаад очдог. Тэр хэлэхдээ Дона нас барснаас хоошоо 3 жил хагасын турш нууж явсан нэг нуцаа дэлгэх гэж байсан. Олон жилийн дараа Диан Донагийн хэрэгтэй холбоотой мэдээлэл өгөхөөр ирсэн цагдаа нар бол үнэхээр гайхдаг. Яг тэр тэд ийм зүйлийг огт хүлээгээгүй. Дианы ярьсаар бол Донаг нас барахаас 3 сарын өмнө тэр нөхөр Жонтойгоо асуудалтай байсан юм байна. За Дона ч гэсэн энэ асуудлыг нь мэддэг. Донагийн айлгснаар бол Марк нь Диан болон Жон хоёрт гэрлэлтийн асуудлаа шийдэхэд нь тусалж зөвлөгөө өгч одоо яг дундын зуучлагчиг нь байсан гэж ойлгож ирсэн. Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь бол бодит байдлаас тис өөр байсан. Марк болон Диан хоёр Донагийн араар нууц харилцаатай байсан. Энэ мэдээлэл нь өөрөө Донагийн гэр бүлийнхэнд асар том цохилт болдог. Яагаад тэгэхээр Диан бол тэдний хувьд бараг л гэр бүлийн хүн шиг. Тэр бол Донагийн хамгийн дотны найз, Бейлиг өөрийн зээ охин гэж дууддаг ийм хүн байсан. Тиймээс энэ нь зөвхөн Донагаас урвсан хэрэг биш, бүхэл бүтэн гэр бүлээс нь урвсан юм шиг санагддаг. Гэхдээ Дианы ярьсан зүйл бол үүгээр дуусаагүй. Тэр бүр илүү аимшигтай зүйлийг мэддэг. Дианы хийснээр Марк нэг удаа түүнд Дона зүгээр л өгчхөөл бүх зүйл амар болох гээд байна. Тэгвэл хоёулаа хамтдаа байж чадна штэ гэж хэлдэг байсан юм байна. Үүгээр зогсохгүй Марк Донаг алах төлөвлөгөөнд оролцуулахыг оролцсон гэж Диан цагдаа нарт мэдүүлсэн. Түүний хэлснээр бол Дианы хийх ёстой зүйл нь ердөө гэрт нь очиж Доног нас барсан байхыг олж хараад цагдаад мэдэгдэх ёстой гэж ирсэн. Марк бол өөрөө тэр үед хотоос явсан байх болно. Харин Диан очиж цогцыг нь олно гэсэн санааг түүнд хэлсэн. Гэхдээ Диан бол тэр үед үүнийг нэг их тийм нухастай хүлээж аваагүй. Диан өөрөө Доног бол хизээж гэмтээхийг хүсээгүй гэж
цагдаа нарт хэлдэг. Гэхдээ Диан энэ бүхнийг мөрдөгчдөд ярьж эхлэхэд олон жилийн турш ойлгомжгүй байсан зүйлс хоорондоо таарч эхэлдэг. Мөрдөгчдийн үзэж байгаагаар л Марк Донагийн Рожертой нисэх буудлаас гэртээ ирсэн аимшигтай аялын талаар мэдсэн даруйда нэг боломжийг олж хардаг. Түүний хувьд Рожер бол төгс буруутан. Дианы хэлснээр бол Марк түүнд Рожерыг хэрэгт гүтгэх төлөвлөгөөтэй гэдгээ хүртэл ярьдаг. Тэр Рожерыг гэртээ авчрах хэрэгтэй гэж хэлдэг. Үүгээрс зогсохгүй Дона алагдсан өдөр Марк Диан руу залгаад чи намайг юу ч болсон хайрлан үстэй гэж асуугаад Диан ч гэсэн тийм ээ гэж хариулдаг. Хожим нь тэр энэ яриаг эргэн бодохдоо үүнийг Марк төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх дохой байсан гэж үздэг. Дона нас барсны дараа хүмүүс гэртэн цугларч гашуудлын ёслол хийж байх үед Марк Дианыг хажуу тийш нь дуудаад цагдаа нар надад итгэсэн байх гэж бодож байна. Би үүнийг өөрсдийнхөө төлөө хийсэн шүү гэж Диан хэлдэг. За энэ үгийг сонсоод Диан бол жоохон айж сандардаг. Гэхдээ Марк бол түүнд юу ч ярьж болохгүй шүү гэж хатуу анхааруулад тэрч байтугай тэдний нууц харилцааны талаар хиндэж хэлж болохгүй гэж Дианд анхааруулсан байна. Маркийн хэлснээр бол хэрвээ хэн нэгэн энэ талаар мэдвэл хоёулаа бүр мөсөн сүрэн шүү гэж хэлсэн. Ингээд Диан бол олон жилийн турш энэ нууцыг ганцаараа хадгалж явсан. Тэр энэ хугацаанд Марк амьдралаа үргэлжлүүлж эцэст нь Ребекатай гэр бүл болж байгааг хардаг. Хамгийн хэцүү нь Марк эцэстээ Диан биш Ребекаг сонгосон явдал. Гэсэн ч Дианы хэлснээр тэдний харилцаа бүрэн дуусаагүй байсан. Дона нас барсны дараа тэд нууцаар бүгж солилцсон бөгөөд Марк түүнд насан туршдаа хамт байна гэсэн амлалтыг өгсөн. Тиймээс Ребекаг харах бүрд Диан өөрийнх нь байр суурийг булааж авч байгаа хүн шиг мэдэрдэг. Тэр шалтгаанаар Ребекад байнга атаархдаг байсан юм байна. Эцэст нь Марк Ребекаг сонгосны дараа Дианы амьдрал бүрэн утга учиргүй болж эхэлдэг. Тэр нууцыг хадгалж явсандаа асар их гэмшиж эхэлдэг. Магадгүй урьдчилан мэдэж байсан зүйлээ хэлсэн бол Донаг аварч болох байсан баха гэсэн бодол түүнийг байнга зовоож эхэлдэг. Тэр гэмшил бол түүнийг аажмаар идэж эхэлдэг. Диан маш хүнд сэтгэл готролд орж хид хідэн удаа амиа хорлохыг оролцсон. Гэхдээ 1998 онд эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт Марк Ребека хоёрыг хамт байхыг харах нь түүнд эцсийн цохилт болсон юм байна. Тэр өдөр Ребека Маркийн өмнө маш сэтгэнсэн байдалтай байсан гэж Диан дурсдаг. Тэр зураг бол Дианд тэсхийн аргагүй санагдсан юм байна. Тэгээд л тэр энэ бүх үннийг цагдаад хэлэхээр шийдсэн. За мэдээж мөрдөгчд бол энэ мэдүүлгийг сонсоод цочирддаг. Гэхдээ Маркт өмнөөс нь сэжиг төрөөд байсан зарим мөрдөгчд нэг их гайхаагүй. Үнэн дээр энэ мэдүүлэг гарч ирснээр олон зүйл илүү утга учиртай болж эхэлдэг. Ингээд цагдаа нар хэргийг дахин нээж 48 хэрэхгүй цагийн дотор хаацсан бүх нотлох баримтыг шинээр шалгах боломжтой болсон. Тэдний хамгийн ихний ажил бол Дианы яриаг баталгаажуулах явдал. Үнэхээр Марк Диан хоёр нууц харилцаатай байсан эсхийг шалгахад тэр нь тун амархан нотлогддог. Утасны бүртгэл болон бусад баримтуудаар тэд Дона нас барахаас дор хаяж 1 сарын өмнөөс уулзаж байсан нь тогтоогддог. Үүний дараа мөрдөгчд хэргийн газрыг дахин судалж эхэлдэг. Тэгээд Маркийн ярьсан түүх бодит байдалтай огт нийцэхгүй байгааг аажмаар ойлгодог. За юуны өмнө гэрт хүчээр нэвтэрсэн гэх ямар ч уул мөр байгаагүй. Тэгвэл Рожер яаж дотгошоо орсон бэ гэдэг асуудал. Яагаад тэгэхээр Дона бол мэдээж түүнийг гэртээ оруулахгүй гэдгийг бүгдээрээ мэдчихсэн. Рожероос айж байсан хүн хаалгаа түгжээгүй орхиод явна гэдэг бараг боломжгүй. Өөр нэг хачирхалтай зүйл нь Рожерийн авч орж ирсэн эд зүйлс. Тэр шар өнгийн аяллаа аяга болон нэг хайрцаг тамхиг авч ирсэн. Хүн алга хийхээр эрэхтэй ийм зүйлийг бол хизээж авч явдаггүй. Түүнээс гадна Рожерт алгын зэвсэг юу ч байгаагүй. Үүнээс ч сонирхолтой зүйлс байсан. Рожерийн машин дотор алга үлдэхэд ашиглаж болох хутга, дугуйны төмөр тайлагч зэрэг хид хідэн зүйл байсан. Гэхдээ тэд эдгээрийн алийг нь ч гэрт оруулж ирээгүй. Оронд нь кофений аяга бариад орж ирээд санамсаргүй таарсан алхыг ашигласан гэх нь мөрдөгчдөд эргэлзээтэй санагдсан. Дараа нь тэд 911-ийн дуудлагыг дахин сонсдог. Тэр бичлэгдэр Марк өөрийгөө Рожерыг нэг л удаа буудсан гэж хэлдэг. Гэтэл Рожерийн биед 2 сумны шарх байсан. Үүнээс гадна дуудлагын үеэр Рожер амьд хിവэрэ байсан нь сонсогддог. Тэр ямар нэгэн зүйл хэлэх гэж байгаа юм шиг эсвэл яолж байгаа юм шиг чимээ гаргасан. Диспатчер тэр үхсэн үү гэж асуухад Марк мэдгүй хачин чимээ гаргаад байна гэж хариулдаг.
тэгээд удалгүй уцаа тасалсан байдаг. Мөрдөгчдийн үзэж байгаагаар бол Марк яг тэр мөчөд Рожерыг амьд байгааг мэдээд Рожер дээр очиод дахин нэг удаа буудсан гэж үздэг. Яагаад тэгэхээр хөршүүдийнх нь нэг 2 удаа буун дуу сонссон бөгөөд тэр 2 дууны хооронд ойролцоогоор 5 минутын зай байсан гэж мэдүүлсэн юм байна. Хэргийг дахин шалгаж эхэлсний дараа мөрдөгчд бүх нотлох баримтыг гаргаж үзэхээр шийддэг. Гэхдээ гайхагцуулгүй бүх материалууд алга болсон байсан. Марк нөгөө Рожерийн ажилдаг байсан Bart Transportation гэдэг компани эсрэг нэхэмжлэл гаргасан гэд тэгсэн штэ тий. За тэр компанитай шүүх маргаан хийж байх үед бүх материалыг Маркийн өмгөөлөгчд нь өгсөн. Тиймээс мөрдөгч Charlie Cox өөрөө очиж файлуудыг буцааж авчирдаг. Тэр үед нэг ажилтан түүнээс энэ 3 Polaroid зургийг бас авах уу гэж асуудаг. Charlie зургуудыг авч үзээд гайхдаг. Эдгээр нь хэрхэн газрын зураг байсан бөгөөд анхны мөрдөн шалгалтын үед бараг хинч анзаараагүй маш чухал нотлох баримтууд байсан. Чарли өөрөө хүртэл өмнө нь эдгээрийг хизээж харж байгаагүй юм байна. Рожерийн биеийн байрлал тэр зургууд дээр тодорхой харагдаж байсан. За энэ нь бол Маркийн бүх түүхийг өвгүйсгдэг. Эцэст нь эдгээр Polaroid зургууд хэргийн газрын хамгийн чухал нотлох баримт болж хувирдаг. Гэтэл олон жилийн турш зүгээр л нэг хавтаст хэрэг дотор мартагдсан хэвтэж байсан байгаа. Зургууд дээр Рожер болон Дона хоёрын шалан дээр хэвтэж байсан байрлал маш тодорхой харагддаг. Маркийн хэлснээр Рожер Дона дээр зогсоод алхаар зохиж байхад нь буудсан гэдэг. Мөн буудуулсны дараа Рожер арагшаа унаж хөл нь Дона руу харсан гэж ярьдаг. Гэхдээ Polaroid зургууд бол тэр түүхтэй огт таараагүй. За тэгэл энэ мөчид бол цагдаа нар нэг зүйлийг ойлгож Марк болсон явдын талаар хизээч үннийг хэлээгүй, мөн хэргийг ердөө 2 хоногийн дотор хаасан нь асар том алдаа байсныг хүлээн зөвшөөрч ойлгодог. Үүнээс гадна Bart Transportation компани өмнөх шүүхийн маргааны үеэр өөрсдийн цусны тархалтын шинжээчийг хүсэлсэн байдаг. Тэр шинжээч бол аль хэдийнэ Маркийн түүх цусны уул мөртөө нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргацсан байсан. Дараа нь цагдаа нар өөрсдийн шинжээчээр бүх материалыг дахин шалгуулахад хамгийн сонирхолтой нь тэр шинжээч гэсэн яг адилхан дүгнэлтэнд хүрдэг. Цусны уул мөрийн шинжээчийн дүгнэлт бол маш тодорхой байсан. Донагийн амь нас хохирсон явдал Маркийн ярьсан шиг болсон байх ямар ч боломжгүй. Мөрдөн шалгалтын явцад цагдаа нар өмнө нь Рожерийн өрөөний хамтрагч Сьюзен Коллинсоос мэдүүлэг авсан байсан ч энэ нь дахин анхаарлыг татаж эхэлдэг. Сьюзений хэлсээр бол Дона алагдахаас нэг өдрийн өмнө Рожер руу нэг эрэгтэй хүн уцтаж түүнтэй уулзахыг хүсэж хаана хідэн цагт уулзгаа хэлдэг. За Рожер тэр мэдээллийг жижиг цаасан дээр бичиж авсан. Гэхдээ тухайн үед энэ мэдээлэл бол мөрдөгчдийн хувьд нэг их тийм хэрэгтэй мэдээлэл байгаагүй болохоор тоогоогүй өнгөрөөцөн. Харин хэргийг дахин нээсний дараа энэ мэдээлэл маш чухал болж хувирдаг. Яагаад тэгэхээр энэ нь Марк үнэхээр Рожерийг гэртээ дуудсан байж болзошгүйг харуулж ирсэн. Өөрөөр хэлбэл Рожер бол гэрт хүчээр нэвтэрсэн хүн биш. Тэр мөрдөгчдийн анх бодсон шиг хүнийг мөрдөж мөшигдэг, эсвэл галзуу итгээд байсан ч эргэлзээтэй болж эхэлдэг. Шинэ онлоор бол Рожер тэр өдөр зочны хуваар тэдний гэрт ирсэн. Рожерийн найзууд нь ч гэсэн энэ онлыг нь дэмжиж ярьдаг. Тэдний хэлснээр Рожер Марктай уулзах гэж байгаадаа үнэхээр баяртай байсан. Тэр нисэх буудлын асуудлыг тайлбарлаж, буруу ойлголтыг арилгаж, за магадгүй ажилдаа буцаад орж магадгүй гэж итгэж байсан гэж ярьдаг. Энэ шинэ мэдээллүүд баг багаар хэвлэл мэдээллээр цацагдаж эхлэхэд хүмүүс үнэхээр цочирддаг. Олон жилийн турш үнэн гэж итгэж байсан түүх бүхэлдээ өөрчлөгдөж эхэлж байгаа нь энэ. Рожерийн гэр бүлийнхэн бол харин ч гайхаагүй. Тэдний хувьд үнэн эцэстээ ил болж эхэлсэн төдийл зүйл. Тэд бол Рожерийг ийм зүйл хийгээгүй гэдгийг анханасаа мэдэж байсан. Тэр хүн аллах хийх чадвартай хүн биш гэж үргэлж итгэдэг байсан тухайга ярьдаг. Харин Донагийн гэр бүлийнхэн бол энэ бүхнийг сонсоод цочирддаг. Тэд Марк Донагийн үхэлтэй холбоотой байж болно гэдэгт юусоо итгэж чадаагүй. Олон жилийн турш түүнийг өрөвдөж дэмжиж ирсэн хүмүүсийн хувьд энэ нь бараг боломжгүй зүйл шиг санагддаг. Түүний шинэ эхнэр Ребека ч гэсэн мөн адил цочирддаг. Тэр энэ бүхнийг сонсоод маш их шаналдаг. Марк үнэхээр ийм зүйл хийж болно гэсэн бодлыг юусоо хүлээж авч чадахгүй байсан. Түүний хувьд Марк бол гайхалтай аав, гэрэлсэн хугацаанд нь түүнд хүчирхийлэлтэй, аимшигтай эсвэл аюултай санагдсан ганц ч мөч байгаагүй гэж Ребека хэлдэг.
За энэ бүх хугацаанд мөрдөгчид Маркийг нууцаар ажиглаж ирсэн байна. Тэд гэрээг нь хянаж, хөдөлгөөн бүрийг нь анхааралтай ажиглаж, ингээд 99 оны 8 сарын 24-ний өглөө нэг сонирхолтой зүйл болдог. Марк ажил руугаа гэрээсээ гардаг. Гэтэл түүнийг ажиглаж байсан мөрдөгчдийн нэг Марк санаатаагаар буруу чиглэл рүү эргэсэн гэж анзаардаг. Тухайн үед нэг цагдаагийн машинаас түүнийг ажиглаж байсан. Тэр офицерыг өөр дээрээ ирүүлэхийг хүсээд үнэхээр ч офицер араас нь дагаж очдог. Тэгэхэд Марк цонхоо буулгаад цагдаад шууд занал хийлдэг. Мөн өөрийг нь болон гэр бүлийг нь тайван орхио гэж хэлсэн. Ингэж хэлснийхаа дараа юу ч болоогүй юм шиг ажил руугаа явцсан. Мэдээж цагдаа болсон явдлыг өөрийнхөө дарга нарт мэдээлдэг. За тэгээд мөрдөгчд нэг шийдвэрт хүргэдэг. Өнөөдөр гадаа ийм сайхан байгаа юм чин Маркийг баривчлахад тохиромжтой өдөр юм байна гэж үзээд хэдхэн цагийн дараа Марк Вингер баривчлагдсан. Түүнийг өглөөний 11 цагт ажлын өрөөнөөс нь баривчилдаг. Цагдаа нар офис руу нь орж ирээд гараа өргөж гарч ирэхийг шаарддаг. Марк баривчлагдсны дараа түүний нарийн бичгийн дараах түүний шинэ эхнэр Ребекка руу залгаж болсон явдлыг дуулгадаг. За Ребекка бол мэдээж маш их цочирдож энэ бүхэн өөрт нь тохиолдож байна гэдэгт итгэж чадахгүй байсан. За энэ үед Бейли охин бол дөнгөж 6 настай. Тэгээд хамгийн бага хүүхэд нь нэгхэн настай байсан юм байна. Олон хүн бол энэ үнэнийг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Марк ийм зүйл хийсэн гэдэгт итгэх нь хитрхи хэцүү байсан. Тэрч байтугай бүр Доногийн гэр бүлийнхэн хүртэл шүүх хурал эхлэхээс өмнө Маркийг буруугүй гэж тогтоогдоосоо гэж найдаж байсан. За ингээд шүүх хурал 2002 оны 5 дугаар сард эхэлдэг. Тэр үед Доно болон Рожер нарын нас барснаас хойш бараг 7 жил өнгөрцөн байсан. За шүүх хуралд бол Рожерийн гэр бүлж ирсэн, Доногийн гэр бүлж ирсэн. Гэхдээ хоёр тал тис өөр үр дүн хүсэж байсан. Рожерийн гэр бүл түүний нэр төрийг цэвэрлэхийг хүсэж байсан. Тэд Маркийг буруутай гэж тогтоолохыг хүсдэг. Харин Доногийн гэр бүлийнхэн бол эсэргээрээ Маркийг буруугүй байгаасаа гэж хүсдэг. Өмгөөлийн талынхан бол Рожерийн өмнөх амьдралыг онцолж тэд түүнийг сэтгцийн асуудалтай хүн байсан гэж мэддэг. Мөн гэр бүлийн маргаан асуудалтай холбоотой байсан түүхийг нь шүүх хурал дээр гаргаж ирж түүнчлэн Донотой хамт явсан машины аяллаа үеэр Рожерийн хэлсэн үгсийг жишээ болгон ашиглаж байсан. Тэдний үзэж байгаагаар Рожер ажлаасаа халагдсан асуудалд Доног буруутгаж байсан байж магадгүй. Тиймээс түүнээс өшөө авахыг хүссэн байж болно гэж маргадаг. Магадгүй тэр өдөр зүгээр л Донотой уулзаж ярилцах гэж очсон байж болно. Гэхдээ ямар нэг мөчөд уур нь хүрч алхаар цохиж хөнөөсөн байж магадгүй гэж тайлбарласан. За мэдээж нөгөө Polaroid зургууд ч гэсэн шүүх хурал дээр яригддаг. Прокурорууд зураг дээрх цогцоодын байрлал Маркийн түүхтэй ямар ч байдлаар нийцэхгүй байгааг онцолдог. За харин Маркийн өмгөөлөгчд бол энэ зургнууд дээр өөр тайлбарыг гаргаж ирдэг. Тэдний хэлснээр зураг авахын өмнө түргэн тусламжийн ажилтнууд цогцоодын байрлалыг өөрчилсөн байж магадгүй гэж гаргаж ирдэг. Харин прокуроруудын тайлбар бол зүгээр л энгийн байсан. Тэдний үзэж байгаагаар Марк Доног өхүүлэхийг хүссэн. Түүний нууц амраг Диан ч гэсэн үүнийг хэлсэн. Тэгээд төгс аллахын төлөвлөгөөгөө зохиож эхэлсэн. За прокуроруудын үзэж байгаагаар л Маркет бүх хэргийг үүрэх нэг хүн хэрэгтэй байсан. Тиймээс нисэх буудлаас гэр хүртэлх жолоочтой холбоотой тэр аимшигтай явдал гармагс Марк бол үүнийг төгс боломж гэж хардаг. Тэр Рожерийг гэртээ уруу татаж авчраад дараа нь алах төлөвлөгөөтэй байсан гэж прокурорууд тайлбарладаг. Тэдний хувилбараар Марк Рожер хоёр хоолны өрөөний ширээний ард ярилцаж байсан байж магадгүй. Харин Дона өөр өрөөнд байсан бөгөөд Рожертой нүүр тулж уулзахыг хүсээгүй гэж үздэг. Гэхдээ Дона буун дуу сонсоод өрөөнөөсөө гарч ирдэг. За тэр юу болж байгааг хараад айж сандарсан яг тэр үед Марк алх аваад Дона руу дайрч эхэлсэн гэж прокурорууд гаргаж ирдэг. Энэ тайлбар Бейли яагаад орон дээр ганцаараа үлдсэнийг ч гэсэн ойлгомжтой болгож өгдөг. Дона буун дуу сонсоод хэсэгэн зур гараад ирсэн бөгөөд өөрийгөө юунд орж байгаагаа огт мэдээгүй байж болно. Ингээд прокурорууд Марк, Рожер болон Дона хоёрыг хэрхэн хөнөөсөн талаар тайлбарласны дараа хамгийн чухал асуултанд хариулах хэрэгтэй болдог. Яагаад? Тиймээс Дианыг гэрчийн судалд дуудлах шаардлагатай болсон. Диан бол энэ бүхнийг мэдэж байсан мөн олон жилийн турш нууцлсан ч эцэст нь мэдүүлэг өгөхөөр гарч ирсэн болохоор түүнд дархан эрхийг олгосон. Ингээд Диан бол бүхнийг ярьдаг.
Диан гэрчийн суудал дээр ерөнхийдөө сайн мэдүүлэг өгсөн ч гэсэн энэ бүхний улмаас маш их сэтгэл санааны гэмтэл авсан нь тодорхой харагддаг. Тэр олон жилийн турш асар их ичгүүр гэмшил үүрч явсан хүн шиг харагдаж байсан байгаа. Харин өмгөөлийн тал бол яг үүнийг нь ашиглахыг оролдог. Тэр Дианыг аль болох тогтургүй, хардсан, гомдсон, хуучин, амраг юм шиг харагдуулахыг хичээдэг. Тэдний зорилго нь Диан Маркийн амьдралыг сүрүүлэх гэж оролдож байгаа шиг ойлгуулах явдал байсан. Одоо бүх зүйл ингээд тангарахны шүүгчдийн гарт очдог. Тэд хоёр талын бүх нотлохоо, бүх тайлбарыг сонссон. Гэсэн ч шүүх хурал дуусах үед Ребекка Маркийг гин буруугүй гэж итгэсээр л байсан. Эцэст нь тангарахны шүүгчид шийдвэрээ гаргадаг. Тэд Марк Вингерийг бүх зүйл ангиар буруутай гэж үздэг. Доногийн гэр бүлийнхэн бол тэр даруй Рожерийн гэр бүлийн өмнөөс маш их харамсдаг. Яагад гэвэл Рожер олон жилийн турш нэр төрөө алдаж хүмүүсийн нүдэнд хүчирхийлэгч алуурчин мэт харагдаж явсан ч үнэн хэрэгтээ тэр өөрөө хохирогч байсан. Мөн мөрдөгч Чарли Кокс ч гэсэн энэ бүхэнд маш их харамсдаг. Иймэрхүү хэрэг дээр мөрдөгчд өөрсдийн алдаагаа ил тод хүлээн зөвшөөрөх нь бол бараг л байдаггүй зүйл. Гэхдээ Чарли Кокс энэ мөрдөн шалгалтанд асар том алдаа гаргаснаа нээлттэй хэлдэг. Тэр бүр Рожерийн гэр бүлээс дахин уучлалт гуйсан. За мэдээж Рожерийн гэр бүлийнхэн ч гэсэн эцэст нь түүний нэр цэвэрлэгцэнд маш их тайвширлыг олж авдаг. За харин мөрдөгч Чарли Кокс бол өөрөө өмнө нь алдаа гаргасан ч гэсэн эцэст нь хэрийг дахин хөдөлгөж Маркийг ял авахд хүргэсэн хүмүүсийн нэг болдог. Алдаа гаргасан гэхдээ олон жилийн дараа тэр алдааг засаж чадсан. За эцэст нь ингээд Марк хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээхэр болдог. Түүнд өршөөлөөр суллагдах боломжгүй бүх насаараа 20 ял онооч Иллиной мужийн шорон руу илгээдэг. За мэдээж Ребекка бол энэ шийдвэрийг сонсоод бүрэн цочирдож үнэхээр ийм зүйл хийсэн гэдгийг ойлгож хүлээж авч чадахгүй байсан. Харин цаг хугацаа өнгөрөх тусам Ребеккагийн бодол өөрчлөгдөж эхэлдэг. Тэр энэ бүхнийг ойлгож хүлээн зөвшөөрч эхэлсэн бөгөөд өөрөө болон хүүхдүүд нь ч гэсэн мөн энэ хэрэгт хохирогч болсон гэдгээ ухаардаг. Өнөөдөр бол тэр Маркийг бол огт дэмждэггүй. Түүний нүдэнд Марк бол буруутай хүн. Гэхдээ Марк одоо хүртэл өөрийгөө буруугүй гэж мэдгцээр байдаг. Түүний хэлснээр Доног тэр өдөр үнэхээр Рожер алсан бөгөөд өөрөө гимгүүл гэдэг. Гэхдээ Марк үнэхээр алуурчин мөн үү гэсэн эргэлзээтэй үлдсэн хүмүүс байсан бол 2006 онд болсон нэг зүйл тэр эргэлзээг бараг бүрэн арилгадаг. Яагаад тэгэхээр Марк шорон байхдаа дахин нэг аллах төлөвлөж байсан нь илэрдэг. Тэр 19 хуудастай баримт бичиг бичсэн бөгөөд тэнд захиалгад аллах зохион байгуулах төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй дурдсан байдаг. За тэгээд энэ удаа хэнийг алахаар төлөвлөсөн байх нь вэ? Дианыг алахын тулд захиалгад алуурчин хүсэлхийг түүний бодлоор төгс төлөвлөгөө нь эцтэй нурсан нь түүний хуучин нууц амраг Дианы буруу. Үүгээр ч зогсохгүй тэр Жеффри гэдэг хүнийг хулгайлах төлөвлөгөөтэй байсан. За энэ Жеффри нь бол Маркийн хүүхэд насны найз байсан. Энэ шүүх хурлын үеэр Маркт бол $1 сая барьцаа тавиад шүүх хурал болох хүртэл гэртээ суллагдах боломж байсан. За гэтэл энэ Жеффри гэдэг найз нь мөнгөтэй хүн байсан. Харин тэр найз нь барьцаагийн төлхөөс татгалзсан юм байна. За Марк бол үүнд нь маш их ууралсан. Тэр Жеффрийг хулгайлаад суллахын тулд мөнгө нэхэхээр төлөвлөсөн ч эцэст нь түүнийг ч бас алуулах санаатай байсан юм байна. Энэ баримт бичиг олдох үед Марк бол мэдээж бүхнийг үгүйсэх. Тэр хэлэхдээ энэ зүгээр л нэг өөрийнх нь төсөөлөл бүтээлч бичвэр байсан гэж тайлбарладаг. Гэхдээ бусад хоригдлуудаас мэдүүлэг авах үед Марк бол захиалгад алуурчин хүслэх тухай олон хүнд ярьж байсан нь илэрдэг. За ингээд Марк дахин шүүхийн өмнө очдог. Энэ удаа түүнийг захиалгад аллах болон зохион байгуулахыг оролцсон хэрэгт буруутай гэж үзсэн. Шүүх түүнд нэмэлтээр 35 жилийн хорих ялыг оноосон. Доногийн гэр бүлийнхэн бол энэ шийдвэрт маш их баярдаг. Яагаад тэгэхээр олон жилийн турш бүх баримтыг сонсож бүх үннийг мэдсэний дараа тэд Марк бол үнэхээр охиныг нь харгасаар хүнээсэн гэдэгт бүрэн итгэлтэй болсон байсан. Гэхдээ тэд бол нэг л зүйлээс үргэлж айдаг байсан. Марк бол маш чадварлаг манипулятор байсан. Тиймээс ямар нэгэн аргаар шоронгоос гарч чаднаа гэж үргэж санаа зовдөг байсан. Харин нэмэлтээр 35 жилийн ял авснаар тэр айц нь баг зэрэг намдсан. За нөгөө талд Ребекка бол 4 хүүхдээ ганцаараа өсгсөн. Тэр хүүхдүүдэд сайн ээж байсан бөгөөд цаг хугацаа өнгөрөх тусам өөрт нь тохиолдсон бүхнийг хүлээн зөвшөөрч сурдаг. Түүний хувьд хамгийн хүнд зүйл нь бол олон жилийн турш хамт амьдарч хамт хүүхэд өсгсөн хүн нь үнэндээ ямар хүн байсныг ойлгож
хүлээн зөвшөөрөх явдал байсан. Өнөөдөр хүүхдүүдийн хинэн ч Марктай харилцаатай байдаггүй. Тэр ч байтугай бүгд овгоо сэлсэн. Хинэн ч тэр Wenger гэдэг овгтой үлдэхийг хүсээгүй. Ингээд тэд ээжийнхээ Simic гэдэг овгийг авсан. Энэ түүхийн хамгийн сайхан хэсгүүдийн нэг нь бол 2019 онд болдог. Ребекка тэр үед Бэйлийг Донагийн гэр бүлтэй жинхэнэ утгаар нь дахин уулзах цаг болсон гэж боддог. Олон жилийн турш Марк тэднийг Бэйлигээс хол байлгахыг хичээдэг байсан. Гэтэл тэр үед Донагийн гэр бүлийнхэн Бэйлиг 3 настайгаас нь хойш дахиж хизээж хараагүй байсан. Ингээд Memorial Day-ийн амралтын өдрөөр бүгд Флорида руу явдаг. Бэйли анх удаага үеэлүүдтэйгээ нагад зэгч нартайгаа жинхэнэ утгаар нь уулзсан. Гэхдээ тэр үед бол Бэйли 24 настай том хүн болсон. Намайг хайрладаг асар том гэр бүл байдаг гэдгийг би мэдсэн. Сара Джейн буюу одоо түүний эмээ нь одоо хүртэл миний нэлх үеийн зургийг галтгооны өрөөнийхөө тавцан дээр бусад ачцээ нарынхаа зурагтай хамт тавьсан байдаг. Бид маш удаан хугацаанд хол байсан ч намайг одоо хүртэл ач охин гэж үзэж хайрладагт нь би үнэхээр талархдаг гэж хэлсэн байдаг. Мэдээж Донагийн гэр бүл бол туулсан зовлонгоо хизээч бүрэн давж гарч чадахгүй. 31 наснда охиноо алдсан тэр шанал хизээч бүрэн арилахгүй. Гэхдээ Донагийн дурсгалыг мөнгөчүүлэхийн тулд нэг гайхалтай зүйлийг хийсэн. Тэд Флорида мужийн Broward County-гийн үйл ажиллагаанд явуулдаг гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусалдаг төвтэй хамтран Dona's Fund нэртэй санг байгуулсан. За энэ сан нь болохоор хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон тэдний хүүхдүүдэд аюулгүй тогтвортой амьдрал эхлүүлэхэд шаардлагатай дэмжлэгийг үзүүлдэг юм байна. За өнөөдрийн Донагийн маань хэрэг энд хүрээд өндөрлөж байна. За энэ хэрэгээс харахад бол найз нэртэй шулмнууд бидний амьдрал дээр ямар их байдаг болоо гэж бодогдсон. Хэрвээ та үүнийг сонсож байгаа шулмнуудын нэг бол гуйжийн, зогсооч, бити айлын амьдралыг сүрүүлээч гэж гуйжийн. За бас тэр явуулдаад байгаа эхнэр нөхрүүд нь ч гэсэн ялгаагүй. Салалт гэдэг үг бас байдаг штэ. Зүгээр салчаад тэр өөрийнхөө амьдралаараа дураараа амьдралдаа яах гэж ингээд нэг нэгнийхээ амьдралыг сүрүүлээд байдیں۔ За яг энэ хэрэг дээр гарсан шиг салалт гэдэг юмыг мэдгүй харин аллах гэдэг бол шийдэл гэж тэнэгтдэг хүмүүс бол би хизээч ойлгодоггүй. Гэхдээ ийм хэрэгүүд бол дандаа л байж л байх юм да. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.